Хөөе болооч. Бид ийм нэгэнд амьдардаг. Нийтийн зам талбай болон нийтийн төвд эмэгтэй хүн бэлгийн хадгалгад өртвөл манай улсын хуулийн байгууллага ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Хэрэг нэг өдөр миний бизнес зөвшөөрлөө хүрэх юм бол яг хүнд яаж хандах ойлгомжтой юм. Хаяа нэг тийм сонио хүмүүс таарлцдаг шүү дээ уусаа нэг тийм хүчтэй ч юм шиг. Тийм арга хэмжээ авч чадахгүй ч гэсэн өнгөрөхгүй юм бас байна. Бидний хамаагүй хаалдах тэгээд араас нь даах маах тийм тохиолдол нэлээд байдаг. Бас нөгөө талаар жоохон амар хичмээр байдлаа болохоор нэг хүмүүс ярьдаггүй. Тэгээд айгуу тийм ил биш гэдэг гэж боддог. Плаж малааштай явж ах чинь зохиж аваад эсвэл юм шидэд ч юм уу тиймэрхүү тохиолдлууд гаргадаг шүү дээ. Тэгэл хөөе чи болоочтэй гэл ингээл өгдөг болчих. Яг цагдаагийн байгууллагад ингэж очиж ингэж удаад өгөөсөө байхгүй. Очлоо гэхэд манай шүүх цагдаагийн байгууллагаас амар хэцүү баха. Бараг очсноосоо илүүтэйгэр төвөг өдөж яршиг болж цаг зав үргэж юм шиг гэдэг юм. Тийм ер нь масаар тийм л ойлголттой байгаа. Өнөөдрийн байдлаар бол бэлгийн дарамт гэдэг ойлголтыг хуульчилж өгөх болохоор яг юу хэлэх вэ гэдэг дээр хүмүүс бас нэлээд эргэлзээтэй байгаа шиг байна. Бид гинт тэрүүл орчдгүй болвол тэрнээс наагур бүх одоо бэлгийн алж байдалд халтсан тэгүүлбэр өнөөдрийн байдлаар гинт биш төрчил биш. Хөлс зүйл биш. Үнцэн хуулийн цэцэн гишүүн Од Баяр Солонгос улсад орчин явахдаа үйлчлэгч эмэгтэй бид халтсан хэрэгээр 7 сая воноор торгуулж 7 өдөр саатуулагдсан. Тэгэхээр гудамж талбайд одоо шинэ нийтийн тээвэрт явж хахад шахад зөксөөд өөрийнхөө одоо тухайн хүнд одоо өөрийнхөө бүх эрхтнийг хүргээд байна гэдэг чинь бол энэ бэлгийн дарамт болж байгаа. Энэ бол ёс суртахууны хим хэмжээтэй холбоотой асуудал гэж зарим нэг нь хэлээд байдаг, зарим нь бол зайлшгүй хуульчлах хэвээр асуудал гэж хэлээд байдаг. Хажуугаар нь явж байгаа хин нэг нэг таслан зөксөхгүй учраас энийг болохгүй гэж хэлэхгүй учраас болдог гэж бодоод байгаа л асуудал нэг байгаа.